байцгаана уу үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би ингээд өөрийнхөө YouTube суугаар дамжуулаад наад дэлгээс нэгэн эмэгтэйн загтлыг ингээд төрүүчийнхээ бичлэгээр уншиж хүргэсэн байгаа. За тэгээд тэр эмэгтэйн загтлыг ингээд чанга уншихаар би өөрөө уйлчих гад тэгээд тэр өдрөө ингээд айгүй хэцүү уншсан. Тэгээд хүмүүс болохоор дуучин сайн сонсохдохгүй байна. Шүүмжлэх хэрсэн байлээ. За тэгтээ болвол тэр өдөр ингээд үнэхээр тэр загтлыг уншихаар уйлах гад байсан. Хоёрдоор болохоор миний хоолой өгн ингээд жоохон баг зэрэг юм өвддөг, улаадаг байсан байхгүй. Тэгсэн чинь коронагийн вакцины хийлгэснээс хойш ингээд хоолой жоохон ингээд сөөгөөд байнга сөөгөөд ийм сөөнг тогтчихлоо. Тэгтээ одоо би өөрийнхөө дуртай нэвтрүүлгүүдийг хийгээд өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлийн төлөө явж байгаа болохоор энэ хоолойны сөөнг бол асуудал биш байх гэж би бодож байна. За тэр эмэгтэйд ингээд би хандаж хэлэхэд лавх өдөр байсан ч гэсэн жаргах өдөр нь тэрнээсээ олон байгаа. Бити шантраарай, бити бууж өгөөрэй. Хүчтэй байгаарай. Угаасаа их оронтой хүмүүс юм чинь бид нар удахгүй гэртээ харина хүүхдүүд чинь хүлээж байгаа гэж дахиж хэлмээр байна. Тэгээ манай Монголын ингээд төсвөр төвчээр энэ туйл болсон монгол эмэгтэйчдийн маань төлөөлөл үнэхээр хүчтэй эмэгтэй байлаа. За тэгээд тэр эмэгтэйгийн загтлыг ингээд уншаад би одоо нөгөө өөрөө ингээд заримдаа ядарсан үедээ сонсдог нэгэн хятад дуугаа англи сабтайтлаас нь орчуулад үнэхээр боллоо. Энэхүү дууны нэр нь ЗЦ Дандэрэн Шэн гэдэг дуу нэртэй ингээд монголоор орчуулах юм бол ирэнтэй бараантай хүний амьдрал гэсэн ийм дуу. Тэгээд хүний одоо амьдралын зовлон, жаргал, сэтгэл хөдлөл, шаналлыг харуулсан ийм гоё маш гоё үгтэй, маш гоё аятай ийм гоё дуу байгаа. Энэхүү дуу нь 2019 оны 8 сарын 15-ны өдөр зохиогч нь өөрөө интернетэд дуулснаас хойш Сүү Тан гэдэг эмэгтэй ингээд дуулаад аюу их нэр алтар төрсэн. Хятадын одоо хамгийн хандлт авсан дууны нэгээр шалгарсан. Дуугаа сонсоод бүгдээрээ ингээд сурцгаая. Тэгээд миний бичлэг таалагдсан бол like and subscribe, comment бичгээ мартаа.风刺痛我的骨，可是我不愿认输。从不怕孤独，心痛也不在乎，谁胜谁负，谁吃谁的苦。孤单的时候就点燃一根烟，人潮拥挤，赶不走孤独。这人生啊，多少真心被辜负，要得到多少，内心才能够满足。这一路啊，要尝尽多少的苦，才能慢慢停下脚步。谁能给我一个真心的祝福，让我走在黑夜里时不会孤独。岁月残酷，转眼已过了半生，今生谁能够把我记住？风刺痛我的骨，可是我不愿认输。从不怕孤独，心痛也不在乎，谁胜谁负，谁吃谁的苦。孤单的时候就点燃一根烟，人潮拥挤，赶不走
少，内心才能够满足？这一路啊，要尝尽多少的苦，才能慢慢停下脚步？谁能给我一个真心的祝福，让我走在黑夜里，谁不会孤独？岁月残酷，转眼已过了半生，今生谁能够把我记住？今生谁能够把我记住？ Тэр Сүү Тамтан гэдэг эмэгтэй хоолойтой айгүй гоё дуулдаг хүүхэн байгаа. Одоо сөөнг хоолойр нь модонд орч магадгүй шүү. За ингээд ирээн бараантай, жаргалтай, зовлонтой хүний амьдрал, жаргалтай өдрүүд нь олон байгаасай гэд энэхүү бичлэгээ дуусгая. Тэгээд миний бичлэг таалагдах юм бол like and subscribe дарахаа мартаваа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай.